мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд одоо том санхүүжилт хэрэгтэй. Тэгээ одоогийн хуулиар бол ерөөсөө бонд гаргах юм боломжтой. Тэгээд энэ зөвшөөрлийг одоо Монгол Улсын засгийн газар олгоно. За 2023 онд тухайн үеийн сангийн сайд Жавхлан сайдын үед одоо Өмнөг аймгаас саналаа өгөөд Жавхлан сайд одоо энэ зөвшөөрлийг засгийн газартаа танилцуулж засгийн газараас зөвшөөрөл гарч бэлтгэл ажил эхэлсэн. За ингээд 3 жилийн дараа өнөөдөр цан зөгч анхны арилжаагаа эхэлж байна. Тэгээд 16% хүүтэй 24 сарын хугацаатай 500 тэрбумын бонд. Энэ бондоор Өмнөг аймаг хамгийн тулгамдсан дулааны цахилгаан станц 50 мегаватт барих юм. Энэ станцыг барьснаар Өмнөг аймагт одоо яг аваарын байдалтай ажиллаж байгаа станцаа гэж томруулж шинжилснээр Өмнөг аймагт цаашдаа одоо 100 мянган хүн одоо амьдрах юм боломжтой болж байгаа. Одоогийн хүмүүсийн амьдралын түвшин одоо эрс сайжрах юм боломжтой болно. Тэгээд энэ бонд бол нийслэлийн дараа зарлж байгаа анхны аймагуудын бонд байгаа. За энэ бонд одоо ингээм амжилттай хийгдснээр бусад аймагуд бонд гаргах юм зам нь нэгдэж байна гэсэн үг. За тэгээд энд би бол одоо Монгол Улсын үеийн ерөнхий сайд засгийн газар, за Монгол Улсын одоо сангийн сайд Жавхлан, одоо үеийн сангийн сайдууд, за Монгол банкны ерөнхийлөгч наран цогт Монголын санхүүгийн зохицуулах хорооны дараа Жамбааж явц дарагтай хамт олон, за Монголын хөрөнгийн мэржийн хамт олон гэдэг энэ бүх хүмүүс Өмнөг аймгийнхаа ард иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлээ. Одоо бид бол гаднаас эрчим хүч аваад байдаг. Өөрсдөө одоо асар их эрчим хүчний нүүрстэй байж ич өөрсдөө станц барих бүрэн боломжтой байж ич энийхээ одоо барих эвээ олохгүй байна. Ийм учраас Өмнөг аймгаас тодорхой хэмжээнд бас өөрийгөө одоо бас нэг эхлүүлээд нэг станц барьчих гэж бодож байна. Бусад аймагуд маань бас энэ жишгээр ингээд аймаг болгонд одоо бараг нүүрсний урхай байгаа шүү дээ. Ийм учраас бусад аймагуд маань бас иргэжлээс иймэрхүү станцуудаа дор дороо бариад одоо гадаадас эрчим хүч авахгүй өөрсдөө одоо хангалуун сайхан амьдрах бүрэн боломж байгаа гэж бодож байна. За Өмнөг аймгийн 50 мегаваттын дулаан цахилгаан станц бол Өмнөг аймагт одоо нэн тулгамдсан хамгийн том одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил байсан. За 50 мегаваттын станцаас Монгол улсын төсөвт одоо хүндрэл учруулгүйгээр аймаг орон нутгийнхаа одоо санхүүгийн эерэг үзүүлэлтийг одоо ашиглаад Монгол улсад мөрдөж байгаа хууль дүрмийг одоо биелүүлээд тавигдах ёстой шаардлагуудын бас Өмнөг аймгийн санхүүгийн одоо чадамж өөрөө хангаж байгаа учраас орон нутгийн анхны бондыг гаргахын ажлыг гээд сүүлийн 3 жил одоо маш олон талын хүч хөдөлмөр одоо хоёр ажлын хэсгийн одоо том хамтарсан ажлын үр дүнд одоо аймгийнхаа иргэдийн төлөвшлийн хурд болон Монгол улсын их хурл одоо засгийн газартаа зөв ойлгуулж таниулж бас хаанаас дэмжлэг авч өнөөдөр одоо энэ түүхэн бонд гаргах цан цогцол арга хэмжээ өнөөдөр болж байна. За хамгийн гол юм бол Өмнөг аймгийн 70 хотод одоо байгуулагдах дулаан цахилгаан станцын бондыг бол хүмүүс хөрөнгө оруулагчид маань бас авахтаа ихтгэл дүүрэн авч байгаа. Яагаад гэвэл Өмнөг аймгаас өөрийгөө санхүүжүүлээд дээр нэмээд улсын төсвийг бол нэлээд томоохон ачааг үүрж явдаг. Сүүлийн 20 жил бол ингээд дандаа санхүүгийн эерэг үзүүлэлттэй гарсан. Сүүлийн 6 жилийн үед бол бас нэлээдгүй өндөр үзүүлэлттэй санхүүгийн чадамжтай аймаг болсноос нотолж чадсан түүхэн хугацаа байгаа учраас энэ санхүүгийн үр дүнгээ бид нэр ашиглаж одоо Монгол улсын хууль дүрмийн дагуу дулаан цахилгаан станцынхаа бондыг гаргахад бонд гаргаж хөрөнгө татах одоо цан цахилгаан ажиллаа хийж байна. Тэгээд энийг бол нээлт аж ахуй нэгж ард иргэд байгууллагуудад нээлттэй зарлж байгаа. Тэгээд бондын захиалга бол өнөөдөр амжилттай дүүрэх одоо сургалттай жимээтэй байна. Гэхдээ банкуд маань их сайхан дэмжиж байгаа, ард иргэд маань их сайхан дэмжиж аж ахуй нэгжүүд маань оролцож байгаа. Тэгээд тэр хөрөнгө оруулагч хөрөнгө оруулж байгаа, итгэж найдаж энд дэмжиж ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэдгийг айлья. За манай хөрөнгөний зах зээлийн түүхэнд бас ялцчгүй нэг шинэ үйл явдал боллоо. За Өмнөг аймаг маань анхны орон нутгийн бондыг гаргаад дулааны цахилгаан станцаа барьж байгаа болохоор болж. Ер нь орон нутгийн бонд бол орон нутгийн одоо дэд үтсийн асуудлыг шийдвэрлэхэд санхүүжилт татах бас нэг арга зам гэдгийг бол энэ удаагийн бонд гаргаж байгаа үйл явдал харуулж байна. Та бүхэд одоо мэдж байгаа өмнө зөвхөн банкны богино хугацаанд санхүүжилтээр дэд үтсийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ямарч боломжгүй байдаг бол энэ удаагийн бонд маань урт хугацаатай гэхдээ томоохон дүнтэй гэдгээр бас онцлог болж байгаа. Мэдээж цаг хугацаанд нь тухайн орон нутагт шаардлагатай дэд үтсийн төслөө хэрэгжүүлнэ эргээд орон нутгийн одоо бизнес үйл ажиллагааг дэмжихэд бол их ач холбогдолтой. Тухайн жишээлх юм бол одоо Өмнөг аймаг бол өөрөө манай уул уурхайн бүс нутаг стратегийн томоохон ордоо газар эзэмшдэг 20 гаруй аж ахуй нэгжүүд байна. Тэднийг дагас 2000 гаруй туслан гүйцэтгэгч компаниуд үйл ажиллагаа явуулж байна. За мөн одоо аялал жуулчлалын гол бүс нутаг
Өөрөөр хэлбэл энэ одоо бонд гаргасан үйл явдал энэ уул уурхайн экспорт логистикийн төвийг хөгжүүлэхтэй за тэрийг дагсан одоо нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх эргээд аялал жуулчлалын дэд үтцийг хөгжүүлэх ихээхэн чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Ингээд томоор нь аваад үзэх юм бол одоо зөвхөн орон нутгийн иргэд төдийгүй Монгол улсын эдийн засагт бас эерэг нөлөө үзүүлэх юм ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна гэж бодож байгаа. За хоёр дахь гол ач холбогдол нь томоохон одоо төсөл хөтөлбөрийг санхүүжилтийг хөрөнгөний зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж болдго юм а гэдгийг бас харуулсан ийм сайхан үйл явдал болж байна гэж харж байгаа. Ер нь дэлхийн томоохон хот орон нутгууд томоохон төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхдээ хөрөнгөний зах зээлээр дамжуулан хэрэгжүүлдэг энэ жишг стандарт одоо манай бас эдийн засаг хөрөнгөний санхүүгийн зах зээлд орж ирж байна гэж харж байна. Манай Мандал Капитал Маркетс үндэсний компани анхны аймгийн бондын андеррайтераар сонгогдсон ажиллалаа. За энэ бонд нь дан ганц гарснараа аймгийн бид үтцийн асуудлыг санхүүжүүлэх, хөрөнгөний зах зээлээс их усур татах ач холбогдлоос гадна энэхүү бондоор орон нутгийн иргэд аж ахуй нэгж бонд худалдан авах, хөрөнгөний зах зээлийг танин мэдэх, санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх ийм одоо үйл явц давхар болсон нь бол манай компанид бол хамгийн одоо болцооштой энэ онцлог бол цааш олон аймаг бонд гаргаж иргэдээ санхүүгийн боловсролтой хөрөнгөний зах зээлд ойртуулах ийм албан гэж харж байна.